За, сайн цаана хүмүүстээ өнөөдөр эзэнт гүрнүүдийн дорн техник колончлох бодлого гэсэн сэдвийг өнөөдөр бүгдээрээ үзнэ. За, өнөөдрийн сэдвийн хүрээнд бол яг нэр томьёоны 3 тайлбар хийх байгаа. Эхэнд нь бол колон гэж юу вэ? За, колон гэдэг нь бол суурьшихаар буух гэсэн утгатай латин үг. Энэ нь бол улс төр эдийн засгийн бүх эрх мэдлээ бусдад бүрэн алдсан орныг бол колончлогдсон орон гэж хэлдэг. Энэ колон орон гэдэг. За, энэ колоны гол дотор нь хагас колон, хараат орон гэж хоёр ангилдаг байгаа. Хагас колон гэдэг нь улс төр эдийн засгийн хувьд хэлбэрийн төдий тусгаар тогтносон хэрнээ эдийн засгийн эрх мэдлгүй болсон орныг хагас колон гэж ойлгоно. За, гуравт нь бол хараат орон. Хараат орон гэдэг нь улс төр эдийн засгийн хувьд бусдын хараат байдалд хяналтанд орсон орныг ерхэд бол хэлж байгаа. Тэр ингээд бусад улс орнууд тэр өөрийн хараат болгосон орн нь тэр хараат улсаа бол байнга ингээ хяналтанд байлгаж идэг бүх зүйлийг хянж байдаг гэсэн үг. За, тэгвэл дээрээ эхлээд колон орны жишээг авч үзье. За, колон орны жишээн дээр бол яг энэтхгийг эзэмшихийн төлөө Их Британи, Францын хоорондох тэмцлийг бол ерөөхдөө бол ярина. За, энэ тэмцэл нь бол 18-р зууны 40-д оноос эхэлсэн. 18-р зууны 40-д он буюу 1740-д оноос бол эхэлсэн гэж үзнэ. Тэгээд энэ тэмцэл нь бол 1763 оны Парисын найрамдлын гэрээгээр Франц энэтхэгдэх өөрийн эзэмшлээсээ татгалзаж ерөөхдөө бол тэр эрх мэдэл нь бол Британий байлдан дагуулж хэлснээр бол Их Британи энэтхгийг байлдан дагуулж эхэлж байгаа. За, ингээд Их Британий байлдан дагуулал явагдаж эхэлнэ. За, хамгийн эхлээд бол 1757-аас 1764 оны хооронд бол Их Британичууд Бенгалийн буланг эзэлж явдаг. Түүний дараа 1799 онд өмнөд энэтхэгийн хамгийн хүчрхэг улс болох Майсурыг бол номхруулж дарж авсан. За, тэгээд 1849 онд болохоор яг англичууд Маратхуутыг бол бут цохилж давталж чадсан байдаг. За, түүний үндсэн дээр бол 1849 онд Пенджабыг бол эзэлж авсан. За, үүний дараагаар бол 1857-аас 1859 онд Британий колоничлалыг эсэргүүцсэн хөдөлгөөн гарсан байдаг. Тэгсэн хэдий ч бол тэр төдийлөн үр дүнд хүрч чадалгүйгээр бол дарагдсан байдаг. За, үүний дараагаар бол 1858 онд Английн парламент энэтхгийг Британий хавны эзэмшил хэмээн зарласан байдаг. Яг энэ зарлж явах хугацаанд бол яг энэ тэр колоничлалыг эсэргүүцсэн хөдөлгөөн гарч явах үед бол эзэмшлээ гэдгийг бол зарлж өгч байгаа. Энэ нь бол бүрэн колони болсон гэдгийг тунхаглаж байна гэсэн үг. За, ингээд яг сурвалжийн мэдээнд байдаг баримтыг дээр үздэцгээе. Тэд райнууд буюу тариачид гэсэн утгатай үг. Тэд тариачдад, худалдаачдад бараа таварын өөрийн өртгийг 4 дахин нэмж хүчээр шахаж байна. Тухайлбал тэд тариачдад болон бусад хүмүүст 1 рупийн өртөгтэй барааг 5 рупигээр хүчээр толгон өгч байгаа болно гэж бичсэн байдаг. Энэ нь бол 1762 оны 5 дугаар сард Ост энэтхэгийн компани төлөөлөгчид Бенгалийн захирагчаас гаргасан гомдол бол ийхүү бичигдсэн байгаа. Энэ дээр ингээд жишээ татах юм бол энэтхээс хүн зөөрлөж Британи даавуу нэгснийгээ энэтхэгт буцааж зардаг. Харин энэтхэгийн даавны үйлдвэрлэл уналтанд орсны дараа өөрсдийн үйлдвэрлэлээ байгуул эдийн засгийн талаар бүхэл эрх мэдлээ тогтоож явдаг байгаа. Тухайн үедээ бол яг колоничлал гэдэг нь бол яг иймэрхүү байдлаар бол үзэжсэн байгаамаа.
За одоо хоёрт нь хагас колон орны жишээ. За мөн л британчууд одоо эндээс оролцож байгаа. Британчуудын тэкээс Чин улсад хар тамхи нууцаар оруулж худалдахыг хориглов гэд хэлж байгаа. За 1800-аад оноос эхлээд бол Их Британь Манж Чин гүрэнд хар тамхи нэвтрүүлэх бодлогоо бол буцаагаад идэвхжүүлсэн байгаа. Энэ эхлээд одоо худалдахыг нь хорж штэ тий. Түүний дараагаар бол буцаад нийлүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн. За тэгээ 1839-оос 1842 онд бол яг хар тамхины нэгдүгээр дайн гарсан байгаа. За үүний дараагаар 1856-аас 1860 онд бол хар тамхины хоёрдугаар дайн гарсан. За энэ яагаад ийм дайнууд гарсан бэ гэхээр ерөөхдөө бол бараа таваараа борлуулах хар тамхиг одоо чулуутай худалдах ёстой юм а гэсэн зорилгын үндсэн дээр бол энэ хар тамхины 1-2 дугаар дайн бол гарсан байдаг. За энэ дайнд бол манай одоо Монгол занжин Сэнгэрэгчийн бол орсон гэж ерөөхдөө бол үздэг. За ингээд 1842 онд бол Нанжины гэрээ гэдэг бол зүйл анх хийгдэж байгаа. Шанхай, Гуанжу зэрэг одоо 5 бомбд чөлөөтэй худалдаа хийх хэрэгтэй болсон. Одоо энэ гэрээний ачаар Хонконг арлыг бол 99 жилийн хугацаатаагаар англи чилжүүлж 20,000 хайрцаг хар тамхины өөр 21 сая фунт стерлингийн дайны төлбөр төлөх болсон байдаг. Одоо Манж Чин гүрнээ нь бол за энэ гэрээ бол яг 1842 онд оны 8 дугаар сарын 29-нд бол Нанжин хотод анхны одоо тэгш бас гэрээ буюу боолчлолын гэрээ гэж хийгдсэн байдаг. Энэ нь бол яг боолчлолын гэрээ гэдгээр хийгдэж байгаа. Тэр энэс бол харж байгаа байх. Яг 99 жилийн хугацаатаагаар англид ингээд нэг орлоо шилжүүлсэн. Мөн дээрээс нь маш их өрөнд одоо ингээд унж байгаа. Тийм одоо зүйл гарсан. За тэгээ мөн дээрээс нь Их Британь Чин улсад оруулах таваартаа 5%-аас дээшгүй татвар төлөх одоо үүргийг хүлээсэн байдаг. Тэгсэн ч гэсэндээ энэ бол Чин улсад бол асар их хөрөлтэй байсан. За үүний дараагаар бол 1860 онд бол гэрээ хийж байгаа. Бүгдээ яг анзаарсан бол яг 1-2 дугаар дайн дуусахад 1-р дайн дуусахад 1842 онд 2-р дайн дуусахад 1860 онд ингээд хоёр удаа гэрээ хийсэн байгаа. За энэ гэрээн дээр бол яг Манж Чин улс бол дайны төлбөрт 8 сая лан мөнгө төлөх болсон. Гадаад улсуудын бараа бүтээгдэхүүн зах зээлээ бүрэн нээлттэй болгосон. Одоо ямар нэгэн тийм юу одоо татвар авах, энэ түүнээс нь мөнгө төгрөг авах ямар ч тийм боломжгүй ингээд чөлөөтэй болгож өгч байгаа. За ингэснээр бол Европын улсууд нэн давуу хэрэгтэй болсноор Чин гүрэнд тэдний хагас колони болоход хүрч байгаа. Энэ бол дээр түрүүн бүр хичээлийн хэнд хагас колони гэдэг нь бол улс төр эдийн засгийн хувьд одоо хэлбэрийн төдий тусгаар тогтносон. Гэсэн хэдий ч эдийн засгийн эрх мэдлгүй болсон орныг хагас колони орно гэж хэлжсэн шүү дээ. Тэгвэл энэ дээр яг тэр тусглаа болоод одоо тийм гадаад улсуудад бараа бүтээгдэхүүнд зах зээлээ бүрэн нээлттэй болгосноор эднэр бол яг эдийн засгийн эрх мэдлгүй болчихж байгаа. За үнийг хараад бол дээр мэдж байгаа. Энэ бол дэлхийн газрын зураг байгаа. За ерөнхийдөө бол 6 тип байгаа. За тэр тип болгоно одоо ингэ дотроо за яг нэрлэж байгаа байх гэж бодож байна. За Хойд Америк. Хойд Америк юу н хаана гэдэг юм те? За Хойд Америк бол Чернэлийн яамаар будагдсан хэсэг бол Хойд Америк. За Өмнөд Америк. Тэгвэл яг тэрний багтал нь оршиж байгаа тийм ээ. За Европ. Европ бол яг ерөөхдөө бол Орос болоод тэр арын орнуудыг бол хамаарж байгаа. За Аз
улс бол яг Азийн тийжинд оршдог шүү дээ тий. Хоёр талдаа Орос болоод баг хоёр хөрштэй. Хоёр том гүрний дунд бол оршдог. За Африк бол тэр ягаанаар хүрээлэгдсэн. Ерөнхийдөө бол халуун чанарын орон. За Австрали. За энийг бол яг сүүл нээсэн байгаа. За бүгдээрээ бол ерөнхийдөө бол ТV ялгаж байгаа байх гэж бодож байна. За шаарцгаая. За дараагийнхан зүйл бол Африкийг колончлсон нь гэдгээр одоо за түрүүн бүгдээрээ харсан шүү дээ Африкийг те ягаанаар тэмдэглэсэн. Энэ нь бол ерөнхийдөө бол маш халуун орон. Тэгээ мөн бас олдор ихтэй тийм байсан. За Сахараас өмнө зүгт орших Африкийн эргийн бүс нутагт Европчууд 15 дугаар зууны сүүлч хагаст бол анх нэвтэрсэн байдаг. За яа нэвтэрсэн бэ гэхээр одоо Боолын худалдаа 15 дугаар зууны дунд үеэс 19-р зууны 70-аад он хүртэл хэрэгжсэн байдаг. Тэгээ Европоос галт болон хүйтэн зэвсэгт согтууруулах ундаа, даав, металл эдлэл, сав суулгыг Африкт авчирч боолоор авилждаг. Улмаар шин твд хүргэн сахар, тамхи, хүүн зэрэг одоо бүтээгдэхүүнээр тэднийг арилжин одоо Европт хүргэдэг. За энэ яагаад ингэсэн бэ гэхээр ерөнхийдөө колоничлогчид бол Америкийн индианчуудыг бол олноор нь хятсан. Тэгээ тийм учраас бол тэнд газар тариалан ажиллах бол хүчил хийхээр шаардсан байдаг. Тиймээс ерөнхийдөө бол одоо Африкаас бол маш их боолууд авчирч түүнд ажиллах одоо хүсэл сонирхолтой байсан. За түүний дараагаар бол 1876 он гэхэд бол Европчууд Африкийн газар нутгийн 10%-ийг булан эзэлсэн. Бүгд одоо түшис газрууд нь Африкийн бүхэл эргээр тархан байсан байгаа. За 18 дугаар зууны сүүлч үеэс Африкийг системтэйгээр судлах асан Африк дахь шашин номлогчид Европын колони түрэмгийллийн зөвтгөө түүнийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. 1900 он гэхэд бол бүх газрын одоо 19-ийг бол колони булан эзлэгчид бол хувааж авсан байгаа. Тэрхэд бол Африкийг бол тэр чигт нь колони болгож татсан байдаг. За энэ Африкийн газар нутгийн эзэмшил нь бол яг Англи гэдгийг манай хүмүүс ойлгож байгаа зү тэ. Их Британчууд ч нүүр Их Британий хүмүүс ч нь бол өөртөө англи хүмүүс шүү дээ. За тэгээд Их Британчууд бол яг 38%-ийг эзэлжсэн. Африк бол өөрөө яг 20%-ийг, Франц бол 42%, одоо газар нутгийн эзэмшлийн хувьд бол ийм одоо хол цөрөөтэй байсан. За ингээд Африк дэх Европын улсуудын колони эзэмшил бол 19-р зууны сүүлчээс 20-р зууны эхний байдлаар бол яг ингэж харагдчихсан. Европын бүх орнууд ингэж Хараат бус гэдэг газар нь бол тэр одоо зөвхөн Этиопи шүү дээ тийм. Маш бага хэсэг. Тэг ингээ маш их газар нутгийг ингэж алдсан байгаа. За тэгээд бүгдээрээ яг энэ дээр нэр томьёо гарч ирнэ. Колоничлол гэж яг юу юм? Хүчрхэг улс гүрнүүдийн хөгжил буурай эзэнгүй хүн ам зөөдөө нутагт эсвэрт ноёрхлоо тогтоон уугуул нутгийнхныг засаглан захирах, соёлоо дэлгэрүүлэх, шилжин суурьших үйл явцыг колоничлол гэдэг. За ерөнхийдөө бол Африкийг бол Европын орнууд бол өөрийн колони улсаар болгож чадсан байгаа. За ингээд хүүхдүүдтэй анхаарал хандуулж сонссонд маш их баярлалаа. За ингээд баяртай.